сүүлийн тоглолтууд төр муу тоглож байгаа тохиол огт байхгүй. Гэхдээ мэдээж бас бусад тоглогчдын үүрэг оролцоо Карм бусдыгаа яаж тоглох вэ гэдэгтэй их холбоотой байх болно. Эхний давталгааг бол гүйцэтгээд алдсан. Өнөр заяа тоглогч Самбраас бөмбөг авалтын лидер Deja Blanks өнөөдрийн тоглолтод оролцохгүй юм байна. Тэгэхээр Blanks-ийн эзгүүд хэрхэн яаж тоглох вэ гэж ярилцаж болох байх. Учир нь Wings-ийн бүрэлдэхүүнд олон минутыг талбай дээр өнгөрөөхөөрөө Tina Stephens ядраад борлог дэмжигч Toyota-гийн албан ёсны дилер топ моторс ажиллаж байгаа. Тунгалаг 3-аас шидэлтэн оновчтой болсон. 2 онооны тэргүүлэл өөрөө төгсгөл оновчгүй Jacqueline Carmen 2 дахь боломжийг үүсгээд дээш явсан. Мөн л довтлогоо алдж байна. 3 дахь боломжоор багийнхаа оног 7 дээр авчирж байгаа юм байна. Задлсан. Цацрал илүү нэг дамжуулалт хонгор зулын хоолын шидэлт оновчтой болсон. Цувралын 2 дахь тоглолтод яхаас маш их хэрч хүчтэй гарч ирж байна. Tina Stephens 2 хамгаалагчийн эсрэг солгоо талтаа довтлоод оноогоо авч байна. Маш чухал байгаа тийм шүү дээ. Үлэмж. За дундаас бол найдвартай шиддгээ үлэмжийн 2 оноо. Ялангуяа тэр 10-ийн номин те. Тэр уул гал сайн болчлоо. За өнөр заяа ямар гоё дамжуулт вэ? Довтлогоо 2 оноо болон төгсөж байна. Тэр маш сайн болоод байна. Tina Stephens харт үлдсэн. Jacqueline Carmen дундаас эргээд 10 тонооны тэргүүлэлттэй маш залуухан. Ануужин өөрийнхөө үндсэн довтлогоогоор 2 оноог авч байна. Энэ тоглолтын эхний 2 оноо. Артог тунгалаг зай гаргаа шидсэн шидэлт нойж байгаад орсоо. 18-18. Бас төгсгөл тал дээр асуудал байна. Үлэмж шидсэн шидэлт оновчтой 3 оноо. За бүрсрэн дасгалжуулагч болон түүний дээдлийг тэр энэ жил бол одоо финал гарахад 2 хожлын зайтайг ирчээд нь шүү дээ. Хариуг нь барьсан түүний тоглогчид хоорондоо буудалцаад ирсэн. Зөвхөн статистик гэвэл тэгж ярьж болж магадгүй юм. Харин үзүүлж байгаа нөлөөг аваад үзэх юм бол би Bright холын шидэлт оновчтой яг энэ цэг дээрээс 2 дахь удаага холын шидэлт. Ануужин 3 тоглогчийн голоор орж ирээд довтлогоогоо төгсгөж чадлаа. Жавж руу гаргаж өгсөн Муратийн булын хоолын шидэлт оновчтой болсон. Pirates-гийн төгс довтлогоо байлаа гэж бид нар хэлж байна. 10-ийн онооны зүрэг алдчихлаа л да. Tina Stephens гоё алхамт байна. Унгахгүй үзүүлж чадаад байна. Номин 2 оноо хариуг нь барьсан удаан хугацааны дараа нэг багийнхныгаа багч болов сэргээгээд амжил талбай дээр гарах хэрэгтэй байна. Jacqueline Carmen. Өнөр заяа хоолын шидэлт оновчтой болсон. Маш туршлага хэмнэлттэй болгож байна. Tina Stephens илүү нэг дамжуулалт ямар гоё дамжуултыг өгчвөө. Намоногийн давуу талыг бүр аюултай болгоод ирж байгаа. Өнөр заяа 2 дахь хоолын шидэлт муу оновчтой болсон. Тэрэн дээр л сая бол тесэрлээ. Хариуг нь барихсан шидэлт бол 3 оноо. За өнөр заяа хаагаад эргээ явчихгүй. Цацралын хоолын шидэлт оновчтой болсон. За 5 онооны довтлооны орон зай хайсаар байна. Тунгалаг жавжнаас шидсэн шидэлт нь оновчтой болсон. Алдаатай байхад жойрхон байсан байх шүү. Гэхдээ шүгэл дугарсангүй. Бол Tina Stephens 2 дугаар үеийг хааж байгаа. Бол бужигнууллаа да. Tina Stephens 24 дуусахдаа зэрэг цай шийдсэн довтлогоо оновчтой. Яг нэг доороос соццэг үлэмжийн эсрэг ямар гоё залаад гараад ирсэн бэ? Баруун багийн тоо 40 дээр орж ирж байна. Хурдан довтлогоонд бол хариуг нь маш хурдан барьсан. Соццэг хурдан довтлогоонд үлэмжийн эсрэг алдаа гарсан довтлогоо оновчтой нэмэлтний шидэлтийг үүсгэхээр болж байна. Үүсэнгүй. Бол шидэлтнээр суларсан хоолын шидэлт оновчтой болсон. Багийн 52 дахь оноо. За солилцоо хийгээд өөрчлөлт хийх гээд үзэж байна. Сайн болсон хийвэр хоёр талаас ямар хүчтэй мөглдөө довтлогоо тооцох уу? За хараахан тооцох юм шиг. Тэмлийг аваа явах гээд байсан. Брайдийн довтлогоо оновчтой ээлжид нэгэн алдаатай төгсгөл тоглолтын тэнцүү өрнөж байгаа үед хөгжөө дэмжигчдийн дэмжлэг маш их тус болно. Брайдийн дараас оноо авалтууд бөмбөгөө таслуулсан. Хурдан довтлогоо Pirates цацрал найдвартай үстэй. Зя ингээд 6 онооны зүрхтэй болгоод Bright довтлооны хугацаа дуусж байгаа дундаас шидэлт оновчтой болсон.
56-52. Чи нэлээд удаан чимээгүй байжлаа. Ямар гоё довтлохоо вэ. Яа. Хурдаар гүйцэтгэх хүн алгаа Гараад ирсэн задлсан илүү нэг дамжуулалт тунгалаг дахиад илүү дамжуулалт өгөх боломжтой гэсэн дундын шийдэл оновчтой болсон. багийн туршлага. Хонгор зуул холын шийдэлт оновчтой болсон. 8 дугаартай хонгор зуул өнөөдрийн тоглолтод үлэмжийн эсрэг өөрөө дайраад явсан солгоо талдаа эргэсэн довтлогоо оноо олгож байна. Үлэмж цацрал сувсул. Цацрал 3 онооны шийдэлт энд том цохилтыг 10-ийнхэнд өглөө. Одоо Джексон Карн гарч ирэх ёстой юу? 8 руу өгсөн дамжуулалт. За, өнөр заяа булбул Хэлээсэнгүй. Эргээд өөрөө өнөр заяаг шахаад явсан ямар том зай гаргаад довтлогоо оновчтой болгочвоо. Эргээд задлаад өгсөн цацрал солгоо талдаа дайраад явсан. Довтлогоо оновчтой нэмээд алдаа залгаж байна. За тэгээд өстой учраас ер нь тоглолт ойлгомжтой болсон гэлтгүү тоглолтын эцсийн мөч хүртэл тэмцэнэлтэй холын шийдэлтийг оновчтой болгож чадсан. За ингээд үзэгчдээ өнөөдрийн тоглолт бидний эхний шууд дамжуулан хүргэсэн тоглолт ийхүү өндөрлөж байна. 76-67 биднийг огтхон ч үүдээсэнгүү маш сонирхолтой тоглолт боллоо. Энэ чинь л плей-офф шүү дээ. Энэ чинь л плей-оффын онцгой чухал ач холбогдолтой 3 тоглолт шүү дээ гэдгийг утгаар нь үзүүлсэн хоёр багтаа маш их баярлалаа.